За сайн манайхаа бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш удаан хугацаанд хэдүүлээ уулзсангүй бараг 2 сар гарсан болсон байна. За сүүлийн хэдэн сар бол нэлээд завгүй өдөр хоногуд бол өнгөрсөн. За тэгээд мэдээж миний амьдралд бол маш сонирхолтой зүйлүүд бас гарч ирсэн байгаа. Тэгээд тэрнийхээ талаар бас би та нартайгаа хуваалцсангаа. За өчигдөр би нэг хэд хэдэн нийтлэлүүд уншлаа л да. Ер нь бодит гэмт хэрэг болсон явдлын талаар байнга одоо сонсоод судлаад ахна ер нь хэр нөлөө бас хүний сэтгэл зүйд үзүүлдэг вэ гэд. За тэгээд тэр талаараа ингээд та нартайгаа хуваалцаад за өөрийнхөө одоо ямар төсөлд ямар багт ингээд ороод ажиллаж байгаа талаараа гоё ярьж өгье. За тэгээд сонирхолтой байна гэж найдаж байна. Дугаараа дуустал нь үзээрэй. За гэмтэрэгтэй холбоотой сэдв бол маш сонирхолтой одоо юм сэдв. Хүний анхаарлыг одоо татдаг төрөл. Тэгээд тэр бүхний одоо цаана үргэлж хин нэгний гуниг, хүний зовлон, айдас, эмгэнэл байдаг. Тэгээд энэ дунд маш олон сараар ингээд байнга үзээд, байнга нөгөө хэрэглээд, байнга сонсоод, байнга уншаад ахаар хүний одоо сэтгэл зүйд бас нөлөөлөх одоо боломжтой гэж үзэж байгаа юм байна л да. За гэмтэрэгтэй холбоотой сэдв бол маш сонирхолтой сэдв тийм ээ. Маш олон хүмүүсийн одоо сонирхлыг татдаг юм сэдв. Гэхдээ энэ бүхний цаана үргэлж нөгөө хин нэгний гуниг, хүний зовлон, айдас одоо эмгэнэл бол байдаг. Mindset News гэдэг энэ сайтан дээр гарсан нэг нийтлэлээс би та бүхэндээ товчхон бас орчуулж хүргэж байгаа шүү. Cleveland эмнэлгийн сэтгэл судлаач Chivona Child одоо энэ нийтлэлтэй хэтэрхий их одоо гэмт хэрэг болсон явдал бодит амьдралаас сэдвүүлсэн гэмт хэрэгтэй холбоотой кино, зураг кино үзэх нь хүний сэтгэл зүйд нөлөөлж сэтгэл түгших, депресд орох мэдрэмж авдаг нь маш хор нөлөөтэй гэсэн мэт. Зарим тохиолдолд энэ сэдвтэй холбоотой зүйлс хэд их үзэж сонсох нь хэд сонор сэрэмжтэй болгож эргэн тойрон булан бүрт аюул байгаа мэдрэмжийг төрүүлж гэрээсээ ч одоо гарах хүсэлгүй болгодгоо гэсэн байна. Нью-Йорк гэдэг сэтгүүл дээр гэмтэрэгтэй холбоотой нийтлэлүүд нийтлдэг сэтгүүлч Rachel Monroe хэлэхдээ та байнга бусдад тохиолдсон аимшигтай хэрэгүүдийн талаар үзэж, сонсож унших нь үнэндээ ховор тохиолддог аимшигтай хэрэгүүд нь хаасайгүй тохиолддог байдаг мэдрэмжийг танд одоо төрүүлнэ гэсэн маа. Бас нэг сонирхолтой би зүйл олж унсан л та. Энэ нь болохоор нэг юм дипломын ажил байгаа. Австри улсын Инсбрук хотын сэтгэл судлалын мастрын оюутны одоо дипломын ажил байгаа гэсэн үг. За энэхүү дипломын ажлын сэдв нь болохоор гэмтэрэгтэй холбоотой подкаст сонсох нь гэмтэргээс айх, сэтгэл зүйд үзүүлэх нөлөөлөл гэсэн юм сэдвээр одоо бичсэн баг. Энэхүү судалгаанд хүмүүсийн хүчирхийлэлтэй холбоотой медиа хэрэглээ болон өмнө нь хохирогч болж байсан туршлагыг харгалзан үзсэн байна гэж байгаа. Мөн хүмүүсийн нейротизизмус буюу сэтгэл зовох хандлага, шударга, зан зэрэг чанаруудыг нь гэмтэргээс айх сэтгэлд хэрхэн нөлөөлөхийг нь судалжээ гэсэн ба. За гэмтэрэгтэй холбоотой форматыг тогтмол хэрэглэх нь шүүх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх байгууллагуудын үр дүнтэй байдлыг эргэлзэхэд хүргэж болно. Үүний үр дүнд хэрэглэгчдийн шударга ёс ба гэмт хэргийн талаарх ойлголт өөрчлөгдөж болцсошгүй гэж тэмдэглэжээ. За энэ дурдгдсан контентууд ихэвчлэн гэмт хэргийн талаар бүрэн бус дүр зураг харуулдаг гэж шүүмжилсэн бөгөөд учир нь эдгээр нийгмийн хүчирхийллийн шалтгаануудыг орхигдуулж анхаарлыг зөвхөн гайхалтай, сенсацтай талыг нь бусдад хүргэдэг гэж одоо үтсэн ба. За гэмтэрэгтэй холбоотой форматын аллага болон хүний амь нас хохирсон гэмт хэргийг харуулах нь ихэнхдээ бодит гэмт хэргийн статистикаас ихээхэн зөрдөг гэжээ. Ийм төсөөллийн одоо хүчтэй хүчирхийллийн дүрслэл нь голчлон сенсацийг ашиглан үзэгчдийн анхаарлыг татахад зориулагдсан байна. Тус төрлийн контентыг хэрэглэсний дараа ялангуяа эмэгтэйчүүд болон залуу хүмүүс айдас өөртөө итгэхгүй байдал зэрэг сэтгэл зүйн мэдрэмжүүдээ илүү ихээр илэрхийлдэг болсон байна. Ийм аюултай агуулгатай контенттэй давтамжтай одоо үзэж хэрэглэх нь хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж удаан хугацааны турш гэр бүлийн гэмт хэрэгээс айх сэтгэлийг нэмэгдүүлж болцсошгүй байна гэсэн ба. Энэ төрлийн подкаст мэдээлэл авснараа сайн талууд одоо мэдээж бас байгаа. За энэ нь болохоор хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх хэлбэрээр илэрч болно. Ялангуяа эмэгтэй сонсогчид гэмтэрэгтэй холбоотой контентыг сонссны дараа сонор сэрэмжээ нэмэгдүүлдэг болох нь тогтогджээ. Үүнд жишээлбэл одоо аюултай гэж тооцогддог газраас зайлсхийх, гадагш гарахаасаа өмнө өөрийн байршлыг мэдээлэх,
анхаарал татсан хувцс болон үнэт эдлэл зөөхөөс зайлсхийх зэрэг арга хэмжээ багтана гэсэн мэн. Тэрхий их нөх хэрэглэхгүйгээр дээд сайхан тунгийн тааруулаад өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ тухайн тэр сэдвээс авч чадчихвэл энэ нь өөрөө ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд ч юм уу одоо аюултай байгаад байхгүй л гэсэн тиймэрхүү сэдвтэй одоо юм дипломын ажил байгаа хгүй. Гэхдээ ер нь бол тэрхий их хэрэглэх нь хүмүүсийн сэтгэл зүйд бол яалтчгүй нөлөөлөх боломжтой. За тэр яг уу гэдэг шиг манайхан та нар хичээтэй луу гэд нөгөө амтан байдаг штэ. Хятадууд өөрсдийнхөө бэлэг тэмдэг гэж дандаа ярьдаг. Гэтэл тэр луу гэд амтан чинь яг үүндээ бол манай монголчуудаас гаралтай. Монгол хүмүүсийн одоо тэ оюун санаандаа дүрсэлж фантазлаад дараа нь ингээ гаргаж ирсэн юм амтан гэдгийг та нар мэдхүү. За би яагаад одоо ийм зүйл яриад унсан бэ гэхээр 3 сард одоо энэ хүн улсын соёлын өв гэдэг энэ номын зохиолч энэ номыг одоо бичсэн археологч Эрдэнэтбаатар ахтайгаа танилцах юм маш гоё боломж надад олцсон. За миний одоо яг амьдардаг улсад Австри улсад бол би амьдардаг. За Австри улсад одоо ирээд за би бол тусаж аваад хэдхэн монголчуудаа зориулаад энэ амьдардаг одоо хэдхэн монголчуудаа зориулаад за энэ хүн улсын одоо өв буюу хүнүүгийн талаар за тэр дундаа ялангуяа одоо нөгөө хүнүүгийн язгууртны булшны судалгаа гэдээ бас ийм ном гаргасан байгаа. Тэгээ энэ номынхон талаар одоо лекц тавьсан байхгүй юу. Тэгээ яг хөө цөөхөн хүмүүс ирсэн. Яагаад тэгэхээр Эрдэнэтбаатар ах маа нөгөө маш завгүй явжсэн учраас гинт нөгөө өмнөх өдөр нь ирээд тэгээ галс нөгөө тухайн лекцээ болох газар мазар ингээл хөөцөлдөж ингэж явж байгаа нөгөө мэдээлэл айгу ийм төхүүлээд өгдүүлээ гинт ийм мэдээлэл оруулсан чинь зарим нөгөө ажилтай хүмүүс маань ерөөсөө ирж амжаагүй. Гэхдээ эрэг сонирхолтой хүмүүс бол маш их байсан. За тэгээд энэ лекцнээс гадна бас одоо Эрдэнэтбаатар ахаас мань гадна бас манай Монголын түүхч Үлзийбаатар ах манаас ирсэн. Та нар маань Тэмэрлийн Үлзийбаатар ахын манаас мэддэг бах тийм маш олон одоо ийм гоё номнууд гаргасан. За мөн түүхэн холбогдлолтой гоё нөгөө фантастик продакшны маш гоё номнууд дээр кинонууд дээр бас нөгөө түүхийн судалгаан дээр нь ажиллаж исэн маш мундаг түүхч хүн байдаг. За Үлзийбаатар ах маань бас ирсэн. Тэгээ ийм гоё надад энэ 3 одоо CD хэлбэрээр гаргасан 3 номоо бэлгэлсэн. За тэгээд энд нь гоё гарын үсгээ зураад тэгээд ингэж бэлгэлжсэн. Тэгээ энэ ном нь нөгөө өөрөө юм CD маягаар гарсан болохоор би одоохондоо ерөөсөө уншиж амжаагүй, ерөөсөө сонсож амжаагүй байгаа. Яг тэгэхээр одоо CD тоглоулагч олж авч ижил эднэрийг унших юм билэ. Тэгээ тийм гоё те. Энэ ном гаргасан. Гэхдээ саяхан би бас харсан чинь USB хэлбэрээр гаргаж байгаа гэсэн байсан баг шүү. Тэг Монголд очихороо заавал уулзнаа. Тийм гоё CD хэлбэрээр гаргасан ийм номоос надад бэлгэлсэн. За ийм маш гоё хүмүүстэй ийм танилцах боломж надад олцсон. Тэгээ би одоо та нартай юу ярих гээд байна вэ гэхээр бид нар ингээд ер нь залуучууд маань ялангуяа би жишээлбэл түүхээ ерөөсөө сонирхдаггүй байсан байхгүй юу. Тэгээ ингээд би чинь Австри улсад аягүй олон жил амьдарч байгаа л да. Ингээл Австри улсыг харахад жишээлбэл маш гоё музейнүүд идэг. Тэгээд одоо өөрсдийнхөө хатад ноёд те хаануудынхаа эд зүйлсийг маш гоё хадгалдаг музей нь үнэхээр хөгжсөн одоо ийм улс байдаг. Гэтэл манай Монголд те саяхнаас л одоо Чингис хааны музей гэдэг гоё музей гарсан байлээ. Би сая 6 сард Монголд очихдоо үтсэн. Маш их таалагдсан. За тэгээд тэр музейн дотор бас энэ манай олдрууд идэм билээ. Хүнүүгийн одоо булшны малтлагаас олцсон маш гоё олдрууд бас идэм. Би бас энэ зүйлтийн зүтсэн байгаа. Нэг ивэртэй юм өрөөс бас олдож ирсэн билээ. Та нарт маань харагдах нүггүй юу? Ингээд гар хийцээр хийсэн. Тэгээд энэ нь болохоор нөгөө сарны бэлэг тэмдэг гэж явд юм билээ. За тэгээд ийм гоё номыг бэлгэнд авсан. За тэгээ энийг бас би уншиж бүгдийг дуусгасан байгаа. Маш их таалагдсан. Тэгээд ингэдэм байлээ. Бид нар чинь нөгөө үг түүхөө ерөөсөө мэддэггүй тий. Тэгээ тэрийг нэг сонирхдаггүй, магадгүй нөгөө том улс гүрний ч гэсэн бодлого бас байдаг бах гэж баг хартж байгаа. Ингээл нөгөө энэ тийм сошиал медиа цахим хуудасаар ингээл ороод харангууд жишээлбэл хүннүг түүрхүүд манай тэгээ бидний одоо үг зэдсэсэн
тэр Атила хаан ч манай одоо хаан байсан ч гэдэг юм ингээл айвгүй их бид нар нөгөө үх түүхээ бусдад алдсан юм бэлээ. Тэгэд энийг мэдээж алдсан хамгийн том шалтгаан нь бол би монголчууд өөрсдөө үх түүхээ ерөөсөө сонирхож судалдаггүй юм байна гэж бодсон байхгүй юу. Би ч гэсэн яг тэдний адилхан нэг нь баггүй. Ерөөсөө үх түүхээ сонирхдаггүй байсан. Ялангуяа ингээл гадаадд маш олон жил амьдрал тэрэнгүүд энэ улсдаа нөгөө бас тэ нийгэмд нь зогсож амьдрахын тулд энэ улсынхаа нөгөө соёл янз бүрийн юм судлаад ингэж явахаар өөрийнхөө үх түүхийг соёлыг тэр чигт нь мартчихдээ байлаа. Би өмнө нь ингээд надад Монгол дээл хүртэл ингээд бараг байдаггүй байсан байхгүй. Тэгэл Монголоос дандаа манай ихч хаяа нэг юм оолгаараа Монгол дээл ч юм уу Монгол цамц ч юм уу ингээл явуулдаг. Нэг хүмсэх туртай биш. Ер нь бол амар тийм байсан. Тэгээ одооноос бол ерөөсөө тийм биш заяа. Би бүр ингээд Монгол цүнхнүүдээ үүрэх туртай, Монгол дээлээ өмсөх туртай, янз бүрийн гоё ингээл театрын тоглолт ч юм уу те гоё юм үзэхээр дандаа Монгол дээлээ өмсөхийг хичээдэг. Тэгээ ингээд маш олон гоё зүйлүүд манай одоо залуучууд маань бас хийж эхэлж байгаа. Манайхан спортоор маш амжилттай явж байна те. Саяхан бас ингээл Netflix-ийн маш гоё шоунд манай баг тамирчид те тамирчид маань амжилттай оролцоод би бүр ингээд баг амар их бахархаж заримдаа бүр ингээ их орноо санаж уйлж ингэж баг үзсэн байхгүй. Бүр амар гоё санагдчихсан. Тэгэл сая бас Мишель гэл эмэгтэй маань байна те. Дуучин маань байна. Гэх мэтчлэн бид нар ингээд хувь хүн болгон өөрсдийнхөө чадах чинэгэрээ их орондоо ямар нэгэн байдлаар хувь нэмрээ ингээд оруулж явж байгаа гэж би хардаг. Тэгээд тийм ч утгаараа би бас өөрийгөө бодсон байхгүй. Би ер нь их орондоо бас нэмэртэй юу хийж чадах вэ? Юу хийвэл би их орондоо жоохон ч гэсэн хувь нэмэр оруулж чадах болоо гэд айгүйх нөгөө тэгж бодож явж итэл азар за энэ хүмүүстэйгээ танилцсанаас гадна манай үеэл ах байдаг. За миний хамгийн том одоо үеэл ахгүй юу? Ах маань өөрөө Хүнүү фэшн гэдэг юм брэндтэй яг Монголдоо үйлдвэрлэдэг, Монголын маань одоо хувийн хвшилтэй тэгээ үйлдвэрлэдэг маш гоё юм брэнд гэдэг. Сарлагын арьс болон үхрийн арьсаар ингээд маш гоё юм цүнх за тэгэл тэлээ тий маш гоё зүйлүүдийг хийдэг гутал гэх мэтчлэн дандаа Монголынхон тэр гоё өв уламжлал тэр бүгдийг шингээж өгсөн юм маш гоё брэнд гэдэг. За тэгээд манай ах маань өөрөө энэ Эрдэнэбаатар гээд археологч хүнтэй за мөн Үлзийбаатар гээд энэ түүхч хүнтэй өөрөө хамтарч бас ажилдаг. За ялангуяа Эрдэнэбаатар ах манай ах хоёр бол бүр яг нэг багийн гишүүд ахгүй бүр яг хамтарч ажилдаг. Энэ номонд одоо байгаа те дүүрс одоо жишээлбэл би энэ зүйцэн байгаа ч гэсэн манай ах маань гаргадаг одоо манай Хүнүү фэшн брэнд явахгүй яг ингээ мөнгөөр хийцэн гоё юм гар хийцнээ. Ийм нэг өвчтэй юм гөрөөс байгаа. Энэ номон дээр ч гэсэн одоо байгаа. Нар сарны одоо бэлэг тэмдэг гэд те. Одоо та нар маань харах юм бол ийм гоё зүйлээд юм байна. Гоё олдвор гэх юм уу те. Тэгээд энэ гоё олдвороо ингээд зүүж явж байгаа даа маш их баярлж байгаа. За ингээд ийм ажилд оролцоод явж байгаа болохоор юу нөгөө гэмт хэрэг мэрэгтэй холбогдлолтой эсэн шидийн ховж ярьж явах те тэр сонирхол ерөөсөй байхгүй болчих жоохгүй. Тэгэл про ямар гоё юм бэ те ямар нэгэн байдлаар би өөрийнхөө сувгаар бусаддаа ингээд гоё үх түүхээ ч юм уу хуваалцвал магадгүй би Монголд дахиад очих юм бол Эрдэнэбаатар ахтайгаа хамт сууж агаад гоё лекц та нартаа тэ өөрийнхөө сувгаар дамжуулаад та нартай гоё мэдлэг олгох ч юм уу тэ Эрдэнэбаатар ахтайгаа хамт подкаст хийх ч юм уу өөр олон маш мундаг хүмүүс байгаа тэр хүмүүстэйгээ хамт гоё подкаст хийгээд мэдлэг олгох нь миний үнэт зүйлтэй би одоо хувь хүнийхээ хувьд юу эрхэмлэж явдаг тэрнтэй маань айгуу гой цогцох юм байна гэж ойлгож авсан. За мэдээж яриг миний сувгийг та нар маань дагж байгаа гэмт хэрэгтэй холбогдолтой зүйл ярьдаг учраас дагж байгаа гэдгийг бол ойлгож байна. Хэрвээ мэдээж сонирхолтой би өөрөө үнэхээр сонирхолтой гэж авч бодох юм бол яг уу чаашд болсон явдал бол ярина. Гэхдээ хитрхи амар тийм аллах гэмт хэрэгтэй хин нэгний зовлон гуниг тиймэрхүү зүйлийг бол вирусээ ярихыг хүсэхгүй байгаа гэдгээ та бүхэнд ямар ч хэлсэн үнэнээр хэлье гэж бодсон байгаа. Тэгээд манай Хүнүү фэшн брендийн маань хувьд болохоор гой зүйлүүд бол хийдэг. Жишээ нь одоо миний одоо байнга үрж явж байгаа юм цүнх байна.
Тэгээд манайхан ч өөрсдөө ингээд Монголдо үйлдвэрлэсэн ч гэдэг юм уу, Монголынхаа бүтээгдэхүүнүүдийг бас нэг тийм үнэт зүйлсийг нь мэдэрдэггүй юм шиг санагддаг. Саяхан манай ах одоо бид хоёр Швейцарын маш том одоо хөдөө аж ахуйн маш том үзэсгэлэн худалдаанд оролцоод ирсэн. Энэ брэндтэйгээ хамт маш амжилттай явсан. За мөн манай Тод Кашмирийнхан маань хамт бас оролцсон байгаа. За мөн Кашмир гэдэг зүйл бол нэрээ яа манайхаа би танарт хэлье заяа. Европт биш тэ Кашмирыг бол үнэхээр амар ингээд үнэлдэг. Сая ингээд манай Тод Кашмирийн маш гоё бүтээгдэхүүнүүд ирсэн. Тэгэл хүмүүс үнэхээр гоё хүлээж аваад үн өртгийн үед ч гэсэн амар хямдхан тий. Тэгэл энэ яг монголчууд өөртөө хэлсэн яг Монгол одоо Кашмир юм бол энэ маш дулаахан байгаа гэдгийг хүмүүс одоо ингээд мэддэг болсон байна. Тэгээ манай Монголын талаар маш их сонирхдаг болсон байна. Монголд ингээд очиж үзчихсэн маш олон Швейцар хүмүүстэй бид нар сая танилцсан. Тэгээд Монгол руу аялахыг хүсэж байгаа ч гэсэн маш олон одоо Европын иргэд байна. Тэгэхээр зэрэг би юу гэж бодсон гэхээр бид нар ингээд өөрсдөө байгаа тэр гоё үнэт зүйлсээ ерөөсөө мэддгүй юм байна. Жишээ нь хэм бол одоо энэ цүнх байлаа гэж бодъё л доо тий. Энэ цүнх маань өөрөө нөгөө манай дээр үед манай Монгол ирчүүд маань заавал өөрсдийнхөө гэсэн нөгөө аягны ууттай явдаг байсан шүү дээ тий. Дотор нөгөө юм богцойдаг байхгүй юу? Одоо би санал тааруул юм богцойдаг. Тэнгүүд нөгөө нэг манай Монгол ирчүүд маань өөрсдөө заавалчгүй аягны ууттай явдаг байсан гэд тэр аягны уутнаас нь гоё тий санааг нь аваад ийм гоё цүнх гаргасан байхгүй юу? Тэнгүүтээ энэ гоё дүрс нь байгаа шүү дээ. Энэ дүрс нь болохоор зэрлэг хонь гэж манай ах надад хэлсэн. Зэрлэг хоньны дүрс гэсэн. За тэгээд энэ хээ агуулт нь болохоор одоо Edelweiss гэд цэцэг байдаг те. Манай Монголын талын бишээ цагаан уул цэцэг. За яна уучлаарай. Цагаан уул цэцэг байдаг хгүй. Тэгээд сая Швейцарууд ингээд Швейцарын ард иргэд энэ одоо Edelweiss шүү дээ. Талын уул цэцэг шүү дээ. Та нар ингээд зөвхөн Швейцар улсад ингээд зориулаад ийм одоо Edelweiss хийсэн юм уу гэж биднээс маш их асуусан байхгүй юу. Тэгэхээр бид юу гэж хэлсэн гэхээр үгүй шүү дээ. Тэ манай улсад ч гэсэн энэ цэцэг ургадаг. Бид нар ч гэсэн маш уулархаг ийм тэ газар нутагтай. Манай улсад ч гэсэн энэ цэцэг бас ургадаг гэж тайлбарладаг байсан байхгүй юу. Одоо би хувьдаа за тэгээ нарталт нь маш гоё юм үлцээ хийж өгсөн. Гоё бацтэй. Би ингээд нэг гоё археологийн олдоор ингээд үүрээ явж байгаа юм шиг санагддаг. Заяа надаа. Би тэгэл манай найзууд ингээд нэр амар их асуун л да. Тэгэл би дандаа ингээд өв төвхөө яриад гоё хаттай гэл. Өнгөн ч гэсэн амар гоё. Ийм гоё бүтээгдэхүүн манайхан ингээд хийдэг болсон байна. Тэгээ хэдүүлээ хувийн хөвчлээ тий жижиг дунд бизнесүүдэд ч гэсэн маш гоё дэмжижээ. Өөрсдийнхөө одоо өв соёлыг харуулсан, өв түүхийг харуулсан гоё хувцснаасаа бити ингээд үүрхээсээ ч юм өмсгөөсөө ичээрээ. Энэ бол маш гоё ингээд таныг монгол хүн гэдгийг чинь тодтогч өгдөө шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ Эрдэнэт дарахынхаа 3 сард тий Австри улсын Вен хотод тавьсан лекцний хэсгээс нь хамтдаа сонирхъя. Манай дашуулгууд зүгээр нэг хэлээг баг. Дундуунд орж байгаа шиг өчний дараа сүнсэж байдаг бол би эргээд одоо Монголда төгнө гэдэг чинь. Би бол нэг бидний мэдгүй юм аа байхгүй гэж бодно цаг тийм цаг байхгүй болсон. Ер нь бол аль нэг хэмжээгээр үлддэг удамшдаг тийм юм бол байна. Аавны харж байгаа энэ базен зургууд бол одоо манай Монгол улсын нутаг дээр хаад язгууртны оршуулгын одоо байш нэг шагаан дээр байгаа юм тамга. Энэ нарийн тамга, тэгээд тамга, энэ тамга. Очми одоо монголчуудын Монголын хаатын тамгууд эдгээр там. Тэр нэг хүнүү монголчуудын угшаа гартын холбоо байхгүй гэж гадны судлаач хэлдэг. Энэ бол нэгдүгээр нотогдохгүй. Хоёрдугаар ер нь бол манай хүнүүгийн оршуулгын зан үйл бол одоогийн бидний монголчуудын зан үйлийн яахах анхдаг шиг суулж. Тэгээ энэ бол ер нь бол ингээд тамгыг өмчийн хэлбэр бол өөртөө хийхэд. Одоо жишээл энэ Варны явуулдаг байна, Хонгон дээр байна, Чагаан дээр байна. Зааваш мөн одоо энэ ноёулын 1925 онд ноёулын матсан, ноёулын гүшээс гарсан тийм чив будагтай байдаг. Нөгөө наран тамд дэгээр там байж байгаа байхгүй. Тэгээ энэ юу гэж энэ миний өмч.
миний юм гэсэн санааг одоо юмдаа хожим бүх адуу малад хамгаалдаг нь бол гэсэн бидний юм ч гэсэн. Одоо манай монголчууд хөдөө явж байгаа өө тэдний адуу явж байгаа гэж таньж шít. Тэг адууных нь өвсөө таньж байгаа юм биш. Зүгээр л тэг малын тамгын хаа тэдний адуу ийм тамгааг. За тэгээ нөгөө хожимын нөгөө тамгууд чинь манай Икатын там. Чингис хааны тамгуудын наран там. Өгөөдөө бодвол тэрэг там, тулуун угсааных нь бол цэрэг там. Одоо энэ манай соёмбны манай төрийн сүлийн дээг байгаа цэрэг там чинь тулуун угсааных нь там. Тэгээ яагаад энэ тамга ингээд үеийн үед ингээд хадгалагдаад байна гэхэд нөгөө угсаа гарлаа хадгалах юм бодчих. Тийм учраас бид нэг тэгээс нүүжирээгүй нүүдэлшид биш. Зүгээр л одоо хэдэн мянганы турш одоо энэ нутагтаа байсан ийм одоо ард түмэл гэж хэлсэн. Эртний Ромын шилээ одоо нэг Ромын шилээ гэсэн. Одоо 2000 жилийн өмнө эртний Ромчуудтай харилцаатай байсан маш тодорхой одоо байгаад энэ Ромын шилээ бол Азиуд ингээд бүтэн ингээд илэрч олдсон. Одоо энэ Чингис хаан гэж байна. Тэгээ энэ аяг одоо ингээд амцхан сэтгэхүй байна. Тэр нь бол нэг альва эмийг нэг булшин дагалдуулах ангуу болгож ингээд сэтгэхүй. Аяг бүх чавгаар сав гэдэг. Юм ч гэсэн монголчууд хожим одоо сэтгэхүй аяг хүнд юм уу гэдэг үү. Нүгэл одоо тэгээ бүхэл энэ оршуулгын зан үйлийн 20 цэгүүд бол хожимын манай монголчуудын нэг ёсцсон 20 цэг бол шүгэл гэр шүгэлдэж болохгүй шуудлаа сууж болохгүй гэсэн дандаа энэ оршуулгын зан үйлтэй холбогддог. За энэ Ромын шилээ аяг бол одоогийн байдлыг манай Монгол улс төдийгүй Азад олсон цорын газ. Евразийн одоо энэ томоохон Европын томоохон музейнүүд байна. Би одоо интернет өөрөө яваад үзсэн энэ нийтдээ 27-8 Ромын шилээ байна. Тэгээ энэ бол их хоо би нэг Германд одоо нэг хуралд бас энэ саналаа хэлжсэн байхгүй. Энэ Ромын шилээ Монголд одоо худалдаа 8-аар ирсэн байж магадгүй саналаа хэлсэн чинь Германы судлаач уушлаа энэ бол тэг худалдаа ярьж байгаа гэдэг тийм илбэг байгаа гэж. Хаад эртний Ромын хаад гэж зурсан цөөхөн тооны тийм шиг хэрэгтэй байна. Тэгээ бодоход манай өнөөгийн хаад Ромын хаад гэж зурсан тийм уулц юм уу тийм нэг бэлгшүүлэг сальчин юм болох гэдэг байгаа байхгүй. Нийтдээ манай өнөөгийн булшраас 3 төрлийн шилээ болсон. Нэг нь бол бүтэн, нөгөө хоёр нь бол энэ хагалтай эвдээр ингээ хийсэн. Гэхдээ энэ аяг бол одоо Европын хэмжээнд байгаа энэ аяг бол бас Европын хэмжээнд байгаа энэ аяг бол. Тэгээ энэ бол нэг биш нэлээд аяг байсан байх юм магадлал байна. Тэгээ 2019 онд манай энэ бас мөнгөн дуу маань дэлхийн одоо 19 оны шилдэг 10 нээлтийн нэг гэж албаасаа зарлагдсан. Тэгээ 19 онд нэг ковид гарсантай болоод чимээгүй сайхан монголчууд амар сайхантай жаргал мартцсан. Үүнийг одоо бүх цагаан аюулгүй дан монголчууд амьдарч шээ шүү. Дэлхийн 2 дугаар дайныг дуусгах монголчууд байна. Одоо бол яг хэцүү болцсон л доо. Тэгээ монголчуудын мань тасгаа тэнд байж байгаа шүүсэн ятд улс тэр чигийг нь ядчуулах бодлого явуулаад одоо тэгээ нэг монгол хүчний өчөөг хорчлоо шүү дээ. Бидний ажил монголоо гэж чадахгүй шүү. Мос монголч яах монголоо гэдэг захиад ингээд орчил байгаа. Нөгөө бүрээд маань харахад яг монголоо дөөрсөг тэгж байгаа болоос тэгээд хэлж мартцсан тэгээд одоо би монгол гэж ингэж байгаа болоос тэгээд монгол гэж хэлэхгүй би бүрээд одоо миний найз одоо надтай адилхан судлаач шүү дээ. Би бүрээд үнэштэй гэдэг. Ээ чи хоёулаа монгол байхгүй. Чи бүрээд би халахгүй. Манай монголоос өвгөд тустай гэдэг. Тарихын тэгж угааж шин. Судлаач хүмүүст одоо өөрийнхөө сагаалаа мартсан. Бид нар чинь яа одоо жишээ нь өндөр та нэг энд игээд сууж байгаа чинь та нар бас өөрсдийнхөө үнцнийг мэдэх байл ингээд яаж байгаа шүү. Одоо ингээд надтай уулзсан гадна сууж байгаа монголчууд юу ч хэлдэг. Хүний очоод ингээд түүх шална айгуу гоё юм аа. Мужийн тэр юм байна. Бидний өөртөө одоо түүх өвдөж яахгүй юм харж яахгүй яа харамсал яриад байдаг байхгүй. Яг тийм одоо бид нар чинь хүний өөртөө байгаа юм аа. Өөрийнхөө үе соёлын үнцнийг ингээд сайн мэдчихсэн болов Европынхантай яалтаа яг шүү. Бид нар чинь Евразийн бүчгэг улс биш шүү. Одоо яг юм байгаа бол шүү. Түүхэн хуулиас юм зүйл шүү. Тэгээ тэр юмны үнцэн гэдэг юм чинь энэ соёл. Бид нэг яагаад одоо жишээл бид төрүүлээ бидний нүүдэлчид биш. Нүүдэлчид гэдэг чинь одоо ялангуяа тэг англи хэлний nomadic гэж үг ашиглаад байгаа маш буруу үг байхгүй. Бүгд англи хэлний нэвтрүүлэг тойлонтой тайлбар байна. Би бүгд nomadic бол хэрмэл тэнүүлч утгагүй хүн гэж байгаа. Бидний бол утгатай. Бидний нүүдэлчин бол үлдэхлийн чанартай зүгээр л хавар нам бэлчээгээ дагаж хөдөлгөөн болохоос биш. Одоо ихэнх одоо гадны төвчтэй ойлгосноо бол хүний үүдний нөхөг байж байгаа. Хаяад бакаа явж. Оронд нь одоо шамбиг нөхөг орж. Ингээд мундаг хайж яваад
дүрж орж ирсэн нэг юм тэнүүлжтэй нут болчиход байгаа. Бидний үнсэн чи хизээч чулуун засгийн үеийг сахуулаад үеийн үед хүн амьдарч байсан. Харин төвөөс утгаар нь тэлж ирсэн. Тийм учраас бид нэг нүүдэлч юм шиг бидгөө бичээрээ мал ачих юм гэж сүүлийн үед тэгж бичиж яриад байгаа. Англи одоо Америк биднэрт баруун зарим судлаач бас сүүлийн үед тэгж бичдэг болсон. Сталинизм гэдэг нэг тийм үг байна. Тэр нь одоос нэг тийм бичээрээ явдаг аж ахуй гэсэн нэг утга. Түүнээс нүүдэлчин нь бол цыгаанууд байхгүй. Арабууд өнөөдрийн тооноор маргааш өргөмийн тооноор өнгөр тооноор ингээд тэнд явдаг. Тэр цыгаанууд ч шүү дээ. Тэр яг тэрний ялгааг л одоо мэдхийн тулд одоо бид нэг үндэсний үйл шилийн үндсийн ялгаа тийм юм дээ. За ингээд энэ удаагийн дугаараа бол ингээд дуусгая гэж бодож байна. Би нэг өөрөө хэрэглэдэг энэ микрофоныг авчаад Эрдэнэтр ахын лекцийг бичиж авсан байхгүй. Тэнгүүд нөгөө дуу нэлээ сул сонсогдоод байна. Тэгээд нэг холтохоор ингээд дуунаас айгуу сул орч ирээд ах шиг байна. Сайн сонсогдохгүй байж магадгүй. Тэгээ надад баг цаг гарны юм бичлэг байгаа. Тэгээд дараагийн дугаартаа би таслаад ч юм уу ингээд оруулъя гэж бодож байна. Тэгээд та нарт маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээ ер нь бол бид нэр бас айгүй уг нь бол их том түүхтэй уг нь хүмүүс юм аа. Тэгээд даанч тэргээ мэддгүй юм байна, сонирхдгүй юм байна. Тэгээд одоо яалтаа хэлээ те багаар хэдүүлээ сонирхоод судлаад тэгээд би бол залуучуудтай маш их итгэж байгаа. Маш мундаг залуучууд гарч ирж байгаа. Олон улсад маш мундаг ажил хийдэг залуучууд ч гэсэн байгаа. Тийм болохоор их ормоон асуудахгүй гоё болно гэдэгт маш их найдаж байгаа. Тэгээд сонирхолтой зүйл юу нэг болсон. Сая 9 сарын сүүлээс 10 сар 11 сар гээд 10 сар тэг 11 сарын ихэнх хүртэл юм уу? Би ахтайгаа хамт Швейцар улсад байсан. Тэгээд маш сонирхолтой хүмүүстэй танилцсан. Бүр Швейцар нэг эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд бөө болцсон. Тэгээд өмнө нь болохоор нөгөө уугал индиан хүмүүс төр амьдарч байжгаад ч яг сонирхоод нөгөө аялж явж байгаад тэгээд өөрийгөө нэг тийм онгод тэнгэртэй юм байна. Тийм нэг өөр зүйл надад байна гэж айгүйх бодож явж байгаа. Тэгээд тухайн тэр индиан овгийнхоо ахлагчтай нэрж үтсэн чинь чи ингээ Монгол явж үзээ. Чи ингээ Монгол руу явж үз гэж хэлээд тэгээд тэр эмэгтэй Монголд очиод ингээд бөөгийнхөө бөө гэж ярихгүй те удган гэж ярьж тэмхтэй хүн учраас те удган болж исэн ийм түүхээс иржсэн. Тэгээ бид нэрийг оройн хоолндоос урьсан. Тэгээ маш сонирхолтой яриаг өрнүүлсэн. Ер нь нэлээд их сонирхолтой хүмүүстэй танилцсан. Тэгээд магадгүй та нарт маань иймэрхүү түүхүүд сонирхолтой бол би бас та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн байгаа шүү. За тэгээд та нараас бас нэг хүсэх зүйл байгаа нь би Хүннү Fashion брэндийнхаа Instagram хуудсыг хөгжүүлж эхэлж байгаа. Тэгээд та бүхэн маань хэрвээ хүсвэл манай Хүннү Fashion брендийн маань Instagram хуудсыг нь дагаарай. Тэгээд ихэнхдээ бол манай гадаад найзууд, танилуд, залуучууд манай модельээр ажиллаж өгч байгаа. Тэгээд та нар манаас те ямархуу гоё зураг авалтууд хийвэл гоё байх уу? Ингээд хөгжүүлчихвэл гоё юм шүү ч гэдэг юм уу? Санал бодлоос надад хэлээрээ хуваалцаарай. Тэгээд би бас удахгүй Монголд очих гэж байгаа. Тэгээд тийм маш олон гоё зүйлүүдийг хийж чадах байхаа гэж бодож байна. Яг гоо маш богино хугацаагаар очино. Гэхдээ их зүйлийг амжуулна гэж бодож байгаа. За тэгээд хэдүүлээ дараагийн дугаараар утгагүй болцгаая. Тэр баяртай. Баярлалаа.